Сайн байцгаана уу, Coolcast байна. Цаашид 7 хоног бүрийн эхний дугаартаа донешны мэдээлэлээ тасалдуулахыг хүргэхээр шийдлээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн донешны илгээсэн хүмүүсээ дурдж талархлаа илэрхийлье. 5167 тэг 92-тай данснаас 10,000 төгрөгийг урамшуулалт Coolcast. 5033 408-тай данснаас 40,000 төгрөг амжилт, 53 тэг 5 896-тай данснаас амжилт 5,000 төгрөг. 55 42 179-тай данснаас 20,000 төгрөг мандах баяраас амжилт. 104 800-тай данснаас 70,000 төгрөг үлзий сайхан. 50 28 545-тай данснаас 70,000 амжилт Coolcast. 50 21 16-тай данснаас 28,888 төгрөг. Шилдэг шүү хэмээн тус илгээж үйл ажиллагааг минь дэмжижээ. Донешн илгээсэн хүмүүстээ бүгд нь баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаартаа орцгоё. – 2024 оны хаврын ихэнх үеийн Чонжу хот гаднаас нь харахад урдын адил тайв. Өглөөний нар хотын баруун хэсгийн намхан барилгуудын дээгүүр аажмаар тусаж, ажил сургуультаа яарах хүмүүсийн алхам жигдэрж байсан ч Хёжа дун хэмээх энгийн нэгэн хороололд хэдийн хуримтлагдсан уур хилэн зогсоогүй дарамт дотроо тийж явсан айдас хэдэн сарын турш аажмаар зузаарсаар аимшиг тэрэг гарахад ойртсон байв. Энд байдаг өсчин гоо сайхны жижиг салаан бол энэ гудамжны орчин суугчдын хувьд зүгээр нэг үйлчилгээний газар биш. Эзэн эмэгтэй нь хүмүүсийн амьдралын зовлон жаргалыг чимээгүйхэн сонсож өгдөг, мөнгөтэй эсхээс үл хамааран хүнийг хүн шиг харцдаг нэгэн байсан учраас тэр салаан руу орох хаалхан зарим хүнд сэтгэлийн тайвширлын цэг болж өгдөг байлаа. Харин энэ тайван орон зайг чиглэн нэгэн эрэгтэй хэдийнэ шийдвэрээ гаргачихсан ухрах бодолгүй, өөрийнхөө доторх хорсолт нэр өгч зөвтгөл олж амжсан байдалтайгаар ирж явсныг хинч мэдээгүй. Канже Хун хэмээх 43 настай эрэгтэй тухайн өглөө жирийн нэгэн өдрийн дүрээр гэрээсээ гарсан боловч түүний бодол аль хэдийн хэд хоногийн өмнөөс нэг цэг дээр тогтчихсон байлаа. Тэр бол хуучин эхнэр нь өөрөөс нь бүр өмсөн холдож өөр амьдрал руу орж байгааг хүлээн зөвшөөрч чадаагүй эрэгтэй. Салалтын дараа бичгээр дахин ойртохгүй гэж амласан атлаа тэр амлалт нь цаасан дээрх хоосон мөрнөөс цааш хэтрээгүй. Түүний хувьд энэ салалт төгсгөл биш, харин өөрийг нь үл тоомсорлсон, орхигдсон гэсэн мэдрэмжийг өдөр бүр дахин сануулдаг эхлэл болсон юм. Ойр дотныхны яриагаар Канже Хун нь салалтын дараах амьдралдаа тогтмол ажил, тогтвортой орлого, нийгмийн харилцаагаа алдаж эхэлсэн бөгөөд өөрийгөө хохирогч үзэх болсон сэтгэл зүйн аажмаар бусдыг буруутгах хэлбэрт шилжижээ. Тэр хуучин эхнэртэй өгсөн мөнгө хийсэн тус хамт өнгөрүүлсэн он жилүүдээ өөрийн өмч мэтээр ойлгож түүний сонголтыг уралт гэж нэрлэх болсон нь түүний дотоод логик байсан. Харин өсчний салууны эзэн Со Ёнхи бол өөр амьдралын түүхтэй эмэгтэй байлаа. Тэр олон жилийн турш өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгож жижигч хэлээ өөрийн гэсэн орон зайг бий болгосон. Хөршүүдийн дунд нэр хүндтэй нэгэн байв. Хүмүүсийн дурсамжинд энэ эмэгтэй ихэвчлэн инээмсэглэлтэй хүнд муу гэлдэггүй, амьдрал сөхрөх шахсан нэгнийг үгээрч болтгой түшиж босгодог дүрээр үлдсэн байдаг. Тэр жирэмсний сүүлийн сард орсон ч ажлаа орхиогүй, ирж ажих хүмүүсийн урсгалыг таслаагүй нь түүний амьдралын хэмнэл байлаа. Харин түүний амьдралд Канже Хун хэмээх хүн өнгөрснөөсөө салж чадаагүй сүдэрмэд байнга дахин орж ирсээр байсан нь цагдаагийн мөрдөн шалгалтаар хожим тодорхой болно. Канже Хун хэрэг үлдэхээс өмнөх өдрүүдэд сэтгцийн хувьд тогтворгүй байдалд орсон гэж өөрөө тайлбарладагч, шүүхийн баримтад түүний үйлдэлүүд санамсаргүй, агшин зургийн тесрэлт байгаагүй гэлтгэх олон шинж байлаа. Тэр худганы бариулд урьдчилан боолт хийж халтарж унахаас сэргийлсэн нь зүгээр нэг уур хилэнгийн илрэл бус тодорхой зорилготой хөдөлгөөн байв. Хэрэг гарах өглөө цагаан өнгийн автомашина салууны яг өмнө авчирч зогсохдооч тэр ухрах замаа бодолцсон байлаа. Камерын бичлэгт түүний алхам хурдан эргэлзээгүй харагддаг бөгөөд хутгаа нурууныхаа ард нуусан байдал нь энэ үйлдэлийг хэн нэгнээс нууцлах гэсэн энгийн орлого бус өөрийн доторх шийдвэрийг аль хэдийн баталгаажуулсны илрэл мэт санагддаг. Тэр хаалгыг нээж дотогш орох мөчид салон дотор жирийн нэгэн өглөө үргэлжилж байсан. Үсээ засуулах гэж суусан хүмүүс хөшгөний цаанаас тусах гэрэл энгийн яриа бүгдээрээ хэдхэн секундын дотор тасарна гэдгийг хинч мэдээгүй. Дараагийн агшингуудыг камер бичиж үлдээсэн ч хөшгөний цаана өрнсөн аимшигыг бүрэн харуулж чадсангүй. Гагцхүү цонхоор харагдах хөшиг догшин салхинд тугдсан мэт савлаж, дотор нь 50 бус хөдөлгөөн өрнөж байгааг илтгэн. Энэ бол хүний амьдрал нэгэн зэрэг олон талаараа нуурч эхэлсэн мөч байлаа.
Удалгүй Канжи хүн гадагш гарч ирэхэд түүний царайд айдас бус харин дуусгасан мэт нэгэн төрлийн хоосон байдалд тодорж байсан гэж гэрчүүд хожим дурссан байдаг. Гэмт итгээд машиндаа сууж зүхтахыг оролдох үед нэгэн эрэхтэй араас нь гүйжирэн жолоочийн хаалгыг нээж зогсоохыг оролдсон ч тэр зүгтэж чадсан. Энэ бол амьдрал өхлийн зааг дээрх хормхон мөж байсан ч хинч тэр үед ирээдүйд дахин нэг ам бүр нялхуугтын ам тасрах болно гэдгийг төсөөлсөнгүй. Энэ түүх энд дуусахгүй, харин ч жинхэнэ эмгэлэл үүнээс хойш эхэлнэ. Хевлийдэх хүүхдийг амьд үлдэх гэсэн эмч нарын тэмцэл инкубатор доторх чимээгүй хоногуд. Мөн Канжи хүн өөрийн үйллийг юу гэж нэрлэх гэж оролдсон тухай маргаан сэтгцийн өвчин гэдэг үг хэрхэн зэвсэг шиг ашиглагдах болсон явдал. Эцэстэн шүүх танхимд үнэн ба өрөвдөл хоёр хэрхэн мөрөгдсөнийг дараагийн хэсгүүдэд задлан өгүүлье. Канжи хүний амьдрал түүний өөрийн ярьдгаар нэг л өглөө нурж унаагүй, харин олон жилийн турш аажмаар цуурч хагарч эцэстэн дотроо нуран унсан байлаа. Тэр өсвөр насндаа эцгийнхээ гарын шүүсийг байн гамсдаг байсан тухайга шүүхийг өмнө ч өмгөөлөгчөөрөө дамжуулан ярьсан байдаг. Архины үнэр шингэсэн орой бүр учир шалтгаангүй уур хилэн гэр доторх нам гүмиг эвддэг хашгираан түүний хувьд ердийн үзэгдэл байсан. Тийм орчинд өссөн хүүхэд уур бухимдлаа хэрхэн тайван аргаар илэрхийлэхийг сурдаггүй. Харин үүнийг дараах эсвэл нэг өдөр хяналтаа алдах хүртлээр хуримтлуулах замыг л сонгодог. Канжи хонч яг тийм хүн болж өссөн байлаа. Насанд хүрээ тэр энгийн ажил хийж амьдралаа дунд түвшинд авч явж байсан ч тогтвортой карьер тодорхой зорилго түүнд байгаагүй. Хүмүүс түүнийг дуу цөөтэй гаднаа дүлгөө мэт боловч дотроо атаархал үл итгэл ихтэй нэгэн гэж дурсдаг. Тэр өөрийгөө хэн нэгнээс дутуу байна гэж байнга мэдэрдэг атлаа энэ мэдрэмжийн шалтгааныг нийгэм гэр бүл эцэст нь ойр дотны эмгтээлүүгээ чиглүүлдэг байв. Соёнхитэй гэрэлсэн нь түүний амьдралын тогтвортой цэг болно гэж тэр бодсон. Гэвч гэрлэлт нь түүний доторх хоосон орон зайг нөхөөгүй. Харин жилүү тодруулж өгчээ. Харин Соёнхи бол өөр ертөнцөөс ирсэн эмэгтэй мэт байлаа. Тэр багасаа биедан амьдрахад сурсан, бусдад найдахааргүйгээр өөрийн гараараа амьдралаа босгохыг хичээдэг нэгэн байсан. Өсчин болох мэрэгжлийг сонгосон нь санамсаргүй бус. Харин хүмүүсийн дэргэд байж, хүний яриаг сонсож, хүнийг өөрчлөгдөж байгааг нүдэрээ харж болох орон зай түнд хэрэгтэй байсантай холбоотой. Тэр Канжи хунтай гэрэлсний дараа ч өөрийн ажлаа орхиогүй, харин жилүү шаргуу ажиллаж жижиг салоноо хуршүүдийнхээ дунд нэр хүндтэй болгож чадсан. Энэ бие даасан байдал нь Канжи хуны хувьд бахархал бус, харин хяналтаа алдаж байна гэсэн айдсын их үүсвэр болж хуурчээ. Тэдний гэрэл дотроо аль хэдийн анц автаа байсан. Маргаан бүрийн дараа Канжи хүн уучлалт гуйдаг байсан ч бодитоороо өөрчлөгддөггүй, харин Соёнхи чимээгүй тэссээр эцэст нь салалт гэдэг үгийг амнаасаа гаргасан байна. Салалтын процесс түүний хувьд ч амар байгаагүй ч Соёнхи нэг зүйлийг тодорхой ойлгосон байлаа. Энэ хүнтэй хамт байх тусам өөрийнхөө амьдралыг алдаж байна гэсэн мэдрэмжүүд түүнд төрдөг болсон. Тиймээс салалтын дараа тэр Канжи хүнийг өөрийн амьдралдаа дахин ойртуулахгүй гэж бичгээр баталгаа хүртэл авсан. Гэвч тэр цаас Канжи хүний хувьд хаалт биш, харин доромжлол мэт хүлээн авсан баримт болж үлдэв. Салалтын дараа Канжи хүн Соёнхитэй холбоогоо таслаагүй, харин жилүү ойр орхон мессеж илгээж уцтаж, заримдаа салон руу шууд очиж дарамтлагдаг болсон нь ойр орчмын хүмүүсийн мэдүүлгээр нотлогддог. Тэр өөрийгөө хохирогч гэж үзэж, амьдрал нь орсон бурууг Соёнхид тогтдог байлаа. Зарим үед мөнгө нэхэж, чи наадгүйгээр энд хүртэл явж чадахгүй байсан гэх мэт үгсийг хэлдэг байсан нь түүний дотоод эзэмших сэтгэлгээ хэр гүн суусан байсныг харуулна. Соёнхи түүнтэй аль болох тайван харилцахыг хичээж байсан ч дотроо байнга айцтай явдаг болж, тэр үед түүний амьдралд Имин Сок гарч ирсэн юм. Имин Сок нь Соёнхигийн салон дээр анх үйлчлүүлж эхэлсэн жирийн нэгэн харилцагч байсан ч аажмаар тэдний хооронд итгэлцэл үүсэж дараа нь хайр болж хуурчээ. Энэ нэрхтээ Канжи хүн шиг хяналт тогтоох гэж оролддоггүй, харин Соёнхигийн шийдвэрийг хүндэлдэг байсан нь энэ бүсгүйд амьдралыг өөр өнгөөр харуулв. Хожим Соёнхи жирэмсэн болсон түүний хувьд аз жаргалын бэлэг мэт байсан ч энэ мэдээ Канжи хүний чихэнд хүрэх мөчөөс эхлэн бүх зүйл эргэж боцох замгүй болсон гэж мөрдөн байцаагчид үздэг. Канжи хүн өөрийгөө орхигдсон, солигдсон, арчигдсан мэтээр мэдэрч эхлэв. Түүний хувьд энэ жирэмслэлт бол зүгээр нэг шинэ амьдралын эхлэл биш, харин өөрийг нь бүр мөсөн үгүйсгэсэн баталгаа байсан. Тэр үүнийгөө хувь тавилангийн доромжлол мэт бүлээн авч дотроо уур хилэнгээ шудраг ёс гэж нэрлэн зөвтгөж эхлэв. Тэтгэцийн эмчид үзүүлж байсан нь үнэн байсан ч шүүхийн дүгнэлтээр тэр тусламж ирэхээс илүүтэй ирээдүйн үйлдэлдээ тайлбар бэлдэх алхам болгож ашигласан талтай байж. Соёнхи жирэмсний сүүлийн саруудаа салоноо хаалгүй ажиллаж байсан нь нэг талаар амьдралаа хэвийн үргэлжлүүлэх гэсэн оролдлого. Нөгөө талаар Канжи хүнийг өдөөнө гэж бодоогүй итгэл байв.
Энэ бүсгүй хүмүүсийг муугаар төсөөлөх дургүй. Хэн нэгнийг аимшигтай зүйл хийх чадвартай гэж боддоггүй хүн байсан. Харин Канжихун тэр итгэлийг нь сул тал гэж харжээ. Гэмт тэрэг гарах өглөө Канжихун салон руу орж явахдаа буруу зүйл хийж байна гэж бодоогүй. Харин өөрийнхөө амьдралыг буцааж авч байна гэж итгэж байсан нь түүний бодол ямар хэмжээнд гажсан байсныг харуулна. Энэ бүхний төгсгөл өсчний салооны жижигхэн орон зайд хэдхэн минутын дотор өрнсөнч түүний үр дагавар олон хүний амьдралыг насан туршид сүрүүлв. Тэр өглөө Хёжодонгийн гудамж ердийнхөөрөө хөдөлгөөнтэй байсан ч Сойонхигийн салон доторх ур амьсгал бусад өдрөөс огт өөр байгааг анзаарсан хүн цөв. Тэр жирэмсний сүүлийн сард орсон ч нүүрэндээ ядрал ил гарахыг хүсдэггүй, ирж буй хүмүүст ийдэг нэмсэглэж, үсийг нь засах зураа амьдралын жижиг сэдвүүдийг хөндөг ярьцуудаг хിവэрэ байлаа. Түүний хувьд салон бол зөвхөн ажил биш, харин амьдралынх нь нэг хэсэг. Өөрийгөө хамгааж байдаг орон зай байсан. Харин Канжихун салон руу алхаж явахдаа гудамжны чимээг бараг сонсохгүй болсон мэт байлаа. Түүний толгойд өнгөрсөн хэдэн сар хэдэн жил ээж дараалан давтагдж, Сойонхигийн инээмсэглэл, шинэ нөхөр Имисокийн оршихуй, жирэмсний тухай цуу яриа бүгд нэгэн цул болж зангирчээ. Хожим мөрдөн байцаалтын үеэр тэр мөчөд толгой хоосорсон гэж ярьсан ч камерын бичлэг түүний биеийн хөдөлгөөн алхам хаалга онгойлгох агшин нь огтхонч санамсаргүй биш байсныг харуулдаг. Хутхыг нурууныхаа ард нуусан нь гар нь жижирээгүй, нүд нь эргэлзээгүй байсан. Хаалга онгоох агшин салон доторх яриа тасарч дараагийн хэдхэн секундэд байдал эрс өөрчлөгдөв. Яг юу ярилцсан тодорхой бичлэг үлдээгүй ч гэрчүүдийн мэдүүлгээр Канжихун Сойонхид хандан ууртай дугаар асуулт асууж түүний хариуг хүлээлгүйгээр ойртсон гэжээ. Сойонхи түүнийг хараад ухрах гэсэн ч салооны зай хязгаарлагдмал ард нь хүмүүс байсныг тэр анзаарсан байх магадлалтай. Өсгүй айж байсан ч хашгираагүй, харин ингэж болохгүй гэх мэт үгсэлсэн гэж нэгэн гэрч дурссан байдаг. Энэ бол гинт этгээдийг тайвшруулах гэсэн орлого байсан ч Канжихуны хувьд эсэргээрээ өдөөлт мэд сонсогдсон. Дараагийн агшинд өрнсөн үйлдэлүүд хэдхэн секунд үргэлжилсэн ч хүний амьдралыг бүр өмсөн өөрчлөв. Гадаах камерын бичлэгт бүх зүйл шууд харагдахгүй ч цонхны цаанаас хөшиг догшин савлаж, дотор нь хүмүүс сандарч хөдлөж байгааг илтгэн. Шинэ нөхөр Имисок тухайн үед салон дотор байсан бөгөөд Сойонхийг хамгаалахаар ойртсон нь түүнийг өөрөө ч хүнд гэмтэл авахд хүргэсэн. Түүний хувьд энэ бол бодолцсон баатарлаг үйлдэл биш, харин хайртай хүнээ аврах гэсэн зүм байв. Удалгүй Канжихун салоноос гарч ирэхэд түүний хувцас эмх замраагүй, харц нь хоосон байсан гэж гэрчүүд дурсдаг. Тэр нэг ч удаа эргэж хараагүй, юу хийснээ шалгах мэт зогсоогүй, харин шууд машин руугаа чиглэв. Энэ нь гимшил бус харин аль хэдийн сэтгэлдээ дууссан гэж үзсэн хүний хандлага мэт харагддаг. Тэр машинаа асаах агшинд Имисок бүх хүчээ дайчлан араас нь гүйж, жолоочийн хаалгыг онгойлгож зогсоохыг оролдсон ч Канжихун түүнийг түлхэн хаалгаа хааж гудамжнаас хурдлан холдов. Салон дотор үлдсэн хүмүүс тэр үед юу хийхээ ойлгохгүй, хэсэг хугацаанд гацсан байдалтай байсан ч удалгүй түргэн тусламж дууджээ. Сойонхийг эмнэлэг рүү яаралтай хүргэв. Тэр их хэмжээний цус алдалтай байсан ч эмч нарын хувьд хамгийн том айдас нь түүний хэвлэдэх хүүхэд байсан. Эмнэлэгт хүргэгдмэгц шууд яаралтай кейсер хагалгаа хийх шийдвэр гарч секунд тутамд амьдрал өхлийн загт тэмцэл өрнөв. Хүүхэд амьд төрсөн ч биеийн сул аппаратанд холбогдож инкубаторт шилжсэн нь энэ түүхийн эмгэнэлийг түр азансан мэт санагдуулж байлаа. Гэтэл тэр хооронд Канжихун өөр нэгэн шийдвэр гаргасан байв. Тэр Кимжэ хотын зүг машинтайгаа давхиж гудамжны захад зогсон амиа хорлох орлого хийсэн нь түүний хувьд өөрийгөө золиослох бус харин бодит байдлаас зогтох сүүлчийн арга байжээ. Цагдаа нар түүнийг нэг цагийн дотор олж эмнэлэгт хүргэсэн ч тэр ухаангүй хэвээр байсан. Харин Сойонхигийн хувьд тэр мөчөд амьдралын тэмцэл нь аль хэдийн хэтэрхий хүнд болсон байлаа. Эмч нар бүхэл орлогыг хийсэн ч Сойонхи амнасаа алдсан нь түүний ойр дотныхонд бодит бус мэт санагдав. Харин инкубаторт үлдсэн нэлэх хүүхэд нь эмнэлгийн тасагт чимээгүйхэн хоног өдрүүдийг өнгөрөөж гаднаас нь харахад амьдрал үргэлжиж байгаа мэт харагдсан ч эхийн дулаан хүний гарын элчийг хизээж мэдрээгүй хэвээр байсан. Хүмүүс тэр үед хүүхэд амьд үлдлээ гэж найдсан ч энэ найдвар удаан үргэлжлээгүй. Харин удалгүй Канжихун ухаан орж өөр эрэгтэйтэй уулзаж байсанд нь уур хүрсэн хэмээн энгийн мэд үг хэлсэн нь олонний уурыг хүргэв. Учир нь энэ үгэнд амнаас айдас, хайр, алдагдал гэсэн ойлголтуудын аль нэг нь ч багтаагүй, харин зөвхөн өөрийгөө төв тавьсан сэтгэлгээл илэрхийлэгдсэн байлаа. Харин энэ зуур инкубаторын тасагт Сойонхигийн хүүхэд аппаратанд холбогдсон хэвээр хоног өдрүүдийг өнгөрөөж байлаа. Төрөх үед амьсгалын байдал тогтворгүй, биеийн жим бага байсан тул эмч нарын байнгын хяналтанд байлгаж халдвар авах эрсдлийг хамгийн том аюул гэж үзэж байсан юм.
Эхний өдрүүдэд амнаас нь шууд аюулгүй гэсэн тайлбар өгөгдөж байсан ч энэ нь бүрэн эдгэрнэ гэсэн баталгаа огт биш байсан. Хүүхэд амьд байгаа нь өөрөө тэмцэл болж хувирсан байлаа. Сойонхигийн гэр бүлийнхэн эмнэлэгт ээжлэн ирж инкубаторын гаднаас шилээр нь харахаас өөр сонголтгүй байв. Охиноо алдсан бодит байдал тэдэнд бүрэн сууж амжаагүй байхад дөнгөж төрсэн хүүхэд нь амьд үлдэх хэсэг нь тодорхойгүй байдал үргэлжилж байсан нь сэтгэл зүйн хувьд асар том дарамт болж байжээ. Эмч нар нөхцөл байдлыг бодитоор тайлбарлаж, биеийн бодит байдал тогтворжиж байгаа мэт үзүүлэлтүүд гарч байгааг хэлдэг байсан ч хизээч аюул өнгөрсөн гэж хэлээгүй. Энэ хооронд Канжихун өөр эмнэлгийн тасагт цагдаагийн хяналтанд хэвтэж байв. Тэр ухаан орсныхаа дараа өгсөн мэдүүлгүүдтэй өөрийн сэтгцийн байдлыг онцолж, уур, нойргүйтэл сэтгэл готрлын тухай давтан ярьсан нь мөрдөн байцаагчдын анхаарлыг татав. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад түүний үйлдэл төлөвлөгдсөн шинжтэй байсан нь тодорхой болж эхлэв. Хуутхыг урьдчилан бэлтгэсэн, автомашинаа зогтоход тохиромжтой байршилд байршуулсан. Хэргийн дараа шууд орохыг оролцсон зэрэг нь тухайн мөчид бодит байдлыг ойлгож, өөрийн үйлдэлийг хянах чадвартай байсныг харуулж байв. Хэрэг олон нийтэд мэдээлэгдсэний дараа Сойонхигийн салооны өмнө хүмүүсийн тавьсан цэцэг зургасууд өдөр-өдрөөр нэмэгдсээр байлаа. Энэ нь зөвхөн эмгэнэл илэрхийлсэн үйлдэл бус түүний амьдралд хэн байсныг олон нийт баталгаажуулж буй хэлбэр байсан. Хөршүүд, сурагчид, таньдаг танихгүй хүмүүсийн үлдээсэн үгсүүд Сойонхи хүнийг ялгалгүй ханддаг, бусдад тусалдаг, өдөр тутмын амьдралд эерэг нөлөө үзүүлдэг хүн байсан нь давтагдан гарч ирв. Энэ дүр зураг нь хэргийн шүүхийн маргаанд хожим нөлөөлөх нэг чимээгүй суурь болсон юм. Инкубатор дахь хүүхдийн биеийн байдал 7 хоног өнгөрөх тусам тогтворгүй болж эхлэв. Гаднаас нь харахад амьдрал үргэлжилж байгаа мэт боловч дотоод эрхтний үйл ажиллагаа хангалтгүй, халдварын шинж илэрч эмчилгээний ачаалал нэмэгдсэн байна. Эмч нар бүхий л боломжит аргыг хэрэгэлсэн ч 17 дахь хоног дээрээ хүүхэд нас орчээ. Ингэснээр энэ хэрэг нэг хүний амнасыг хөнөөсөн хэрэг бус 2 амийг авч утсан гэмт хэрэг болон тодорхойлогдож эхэлсэн юм. Энэ мэдээ хэвлэлээр олон нийтэд ил болсны дараа Канжихуны сэтгцийн асуудал тулгуурласан хамгаалалт улам их шүүмжлэлт өртөв. Хохирогч жирэмсэн байсан эсхийг мэдээгүй гэх түүний мэдүүлэгч бодит нөхцөл байдалтай зөрчилдөж эхэлсэн. Шүүхийн материал дурдсанаар жирэмсний байдал гаднаас нь тодорхой харагдах ус байсан бөгөөд хэргийн газар дээрх бичлэгүүд ч үүнийг үүсгэсэнгүй. Шүүх хурлын үеэр Сойонхигийн эгчийн мэдүүлэг онцгой анхаарал татсан. Тэр Канжихуны удаа дараагийн дарамт айлган сүрдүүлэлтийн талаар ярьж, жирэмсэн гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг эрс нэцаасан юм. Энэ мэдүүлэг нь шүүхийн зүгээс хэргийг нэг удаагийн уур хилэнгийн илрэл бус, удаан хугацаанд үргэлжилсэн дарамтын төгсгөл гэж үзэхэд чухал нөлөө үзүүлв. Эндээс эхлэн шүүхийн гол маргаан тодорхой болсон. Энэ хэрэг сэтгцийн эмэгтэй хүний хяналтгүй үйлдэл байсан уу? Эсвэл бодит байдлыг бүрэн ухамсарласан, төлөвлөсөн гэмт хэрэг байсан уу гэдэг асуулт дээр бүх нотлох баримт төвлөрч эхэлсэн юм. Шүүх ажиллагаа эхлэх үед энэ хэрэг аль хэдийн олон нийтийн дунд нэгэнт дүгнэлттэй болсон мэт харагдаж байлаа. Гэвч шүүхийн танхимд сэтгэл хөдлөлөөс илүү баримт сэжүүр үйлдэлийг дараалан ярих ёстой. Канжихуныг аллах болон бусад хүмүүсийг алхахаар завдсан хэрэгээр ялсан прокурорын үндсэн байр суурь энгийн боловч тодорхой байсан. Энэ бол агшин зуурын тесрэлт биш, харин тодорхой хугацаанд үргэлжилсэн дарамт хяналт тогтоох оролдлого. Түүний төгсгөл гарсан төлөвлөгдсөн хүчирхийлэл гэж үзсэн. Прокурорын танилцуулсан материал салалтын дараах удаа дараагийн холбоо байрлалт. Мөнгө нэгсэн харилцаа, салон руу очиж дарамтлаж байсан үйлдэлүүд нэг шугамар холбогдож, хэргийн өглөөний бэлтгэлтэй уялдан тайлбарлагдсан. Канжихуны өмгөөлөгчийн баг хамгаалалтаа үндсэндээ сэтгцийн асуудал тулгуурласан хэвээр байлаа. Өмгөөлөгчд нь түүний өсвөр насанд дамссан гэр бүлийн хүчирхийлэл, мөн насанд хүрсний дараах нийгмийн дасан зохицол сул байсан байдал, бас сүүлийн саруудад илэрсэн нойргүйдэл, сэтгэл готрлын шинж тэмдгүүдийг нэгтгэж тухайн өдөр өөрийн үйлдэлийг бүрэн хянах чадваргүй байсан гэсэн дүгнэлт гаргуулахыг зорьсон. Гэвч энэ хамгаалалт шүүхийн өмнө удаан тогтох боломжгүй болж эхэлв. Учир нь шүүх зөвхөн дотоод мэдрэмж ус гадаад үйлдэлийг шалгав. Хутгийг урьдчилан бэлтгэж бариултанд нь боолт хийсэн байдал, автомашинаа яг зүгтаахад тохирсон байрлалд байрлуулсан нь тухайн хүний зорилго тодорхой, дараагийн алхмаа бодсон үйлдэл гэж үнэлэгдэв. Мөн хэргийн дараа зогтох оролдлого хийж, баригдсныхаа дараа ч өөрийн үйлдэлийн үр дагаврыг ойлгож байсан шинжүүд нь сэтгцийн хувьд бүрэн санилсан байдал байгаагүйг харуулж байлаа. Сэтгцийн шинжилгээний дүгнэлтч үүнийг баталж, Канжихуныг бодит байдлыг таних чадвараа алдсан гэж үзээгүй. Шүүхийн явцад хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хэсэг нь хохирогч талын мэдүүлгүүд байв.
Сойонхигийн эгч шүүхийн дахин зогсож, дүүн салалтын дараа хэрхэн айцтай амьдарч байсан, Канжи хуныг харах бүртээ хэрхэн төгшиж байсан талаар ярьсан нь энэ хэрэг ганц өдрийн тесрэлт бус удаан хугацааны дарамтын үр дүн гэдгийг тодруулсан. Түүний яриа шүүхийн протокол тасалдан бичигдсэн нь уйлж өгүүлбэрээ гүйцэж чадахгүй байсантай холбоотой байлаа. Гэвч тасалсан үгс нь хангалттай хүчтэй байв. Шүүхийн маргааны нэг гол цэг нь Канжи хун хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан гэх тайлбар байлаа. Өмгөөлөгч энэ мэдээллийг зөөлрүүлэхийг оролдсон ч прокурор хэргийн газрын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, тухайн үеийн бодит нөхцөлийг дурдан жирэмсний байдал илт харагдаж байсан гэж нийцсэн. Эцэст нь анхан шатны шүүх Канжи хунд 40 жилийн хорих ял онохдоо нэг зүйлийг онцлов. Энэ бол нийгмээс ийм төрлийн гэмт хэрэгт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гэсэн асуултанд өгсөн хариу байлаа. Насан туршийн хорихыг шаардах боломж байсан ч шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзан 40 жилийг сонгосон нь бодит байдал дээр дахин нийгэмд ийм хэрэг гарах магадлал маш бага гэдгийг илэрхийлж байсан юм. Мөн 5 жилийн хамгаалтын хяналт оноосон нь 40 жилийн дараа суллагдсан тохиолдолч хяналтаас гаргахгүй гэсэн дохио болсон юм. Энэ шийдвэрийг аль аль тал нь хүлээн зөвшөөрөөгүй. Прокурорын зүгээс ял хэтэрхий зөөлөн гэж үзэн давж залцсан бол Канжи хун өөрөө ял хэдхүнд хууль буруу хэрэгэлсэн гэж гомдол гаргажээ. Анхандаа Канжи хун ямар ч ялыг хүлээж авна гэж ярьж байсан юм. Харин давж залдах шатанд ч анхан шатны шүүхийн логик өөрчлөгдсөнгүй. Шүүх Канжи хуны үйлдэлийг төлөвлөсөн хэрцгий олон хүний амьдралд нөхөж баршгүй хор уршиг учруулсан гэмт хэрэг гэж дахин тодорхойлов. Дээд шатны шүүхийн шийдвэр гарсан энэ өдөр хэрэг хууль зүйн хувьд эцэлэгдсэн ч бодит амьдрал дээр хязгаарч дуусахгүй түүх болон үлдэв. Канжи хун 40 жилийн ялтаагаар шоронд үлдэж, Сойонхи болон түүний хүүхэд нэргүй булшинд харин тэднийг таних мэдсэн хүмүүсийн ой санамжинд хоосон цай хэвээр үлдсэн. Шүүхийн шийдвэр нэг асуултанд тодорхой хариу өгсөн. Энэ бол уур хилэн эзэмших сэтгэл, хяналт тогтоох оролдого гэдэг нь сэтгцийн өвчин биш, харин хүний хийсэн сонголт байж болдгийг нотолсон хэрэг байлаа. Одоо Сойонхигийн өсчний салон хаалттай. Удамж хэвийн амьдралд орсон хүмүүс дахин үсээ засуулж кофе ууж өдөр тутмын яриагаа үргэлжлүүлж байгаа. Гэхдээ түүнийг таньж мэдсэн хүмүүсийн хувьд тэр орон зайд нэг зүйл дутуу хэвээр тэр бол хүнийг шүүхгүйгээр сонсож өгдөг, бусдад хүнд үйдэн түшиг болж чаддаг байсан нэг хүний оршихуй юм. Ийм хүмүүс ихэвчлэн нам гүмээр амьдарч, тэр л нам гүмээрээ нийгмийг тогтоон барьж байдаг ч алга болсныхан дараа л үн цэн нь бүрэн ойлгогддог. Эцэст нь энэ түүхээс гарч ирэх дүгнэлт нь энгийн боловч тааламжгүй. Зарим хүмүүсийг аюултай гэж дүгнэхэд бид дэндүү удаан ханддаг. Учир нь тэд эхэндээ ердийн харагддаг, танил сонсогддог, тайлбар нь хүртэл ойлгомжтой мэт байдаг. Гэвч давтагдсан дарамт хяналт тогтоох орлого, уур хилэн хэвийн мэт хүлээн зөвшөөрөх мөчөөс эхлэн эмгэнэл аль хэдийн хөдөлгөөнд орчихсон байдаг. Энэ хэрэг хүмүүст нэг л зүйлийг үлдээн, хүчирхийлэл гэдэг нь ихэнхдээ гинэт эхэлдэггүй. Харин удаан хугацаанд хуримтлагдсан үедээ л эцэстээ илэрдэг. Тиймээс бодит асуулт нь яагаад ийм зүйл болов биш, харин яагаад энэ хүртэл нь явуулах болов гэдэг асуулт юм а.